Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны 12 сарын 15-наас Охины ордны астрологийн зурхайг харъя. За 12 сарын 15-нд энэ оны сүүлчийн бүтэн сар гарч байна. Мөн энэ өдөр Буд гараг шулуун хөдөлгөөнд орж байна. За энэ үеэс хойш та үл хөдлөх хөрөнгө болон техник технологи худалдан авахд маш ээлтэй. Жишээ нь та техник технологитой холбоотой компьютер, гар утас, машин тэрэг гэх мэтчлэн мөн үл хөдлөх хөрөнгө. За томоохон үнэт зүйлс худалдан авахд маш тохиромжтой сайхан үеуд ирж байна. Мөн энэ өдөр бүтэн сар Охины ордны ажил, карьер болон ирээдүйн зорилго төлөвлөлтийн гэр дээр гарч байна. 15-наас хойш бүтэн сарны нөлөөллөөр та магадгүй ирээдүйдээ илүү их зүйл хийхээр ирмэлзэж, зорилгоо өөрчлөх эсвэл ажил мэргэжлээ өөрчилж өөрийн сонирхлын дагуу ажиллахаар шийдэх ч юм уу. За цаашлаад өөрийн дарга удирдлагуудынхаа талаар илүү их зүйл олж мэдэх зэрэгээр бүтэн сар таны ажил, карьерийн байдал дээр нэлээд нөлөөлөх нь байна. Ерөнхийдөө бүтэн сарны нөлөөллөөр та бусдын анхааралд нэлээд өртгөр харагдаж байна. За мөн хийж байсан төсөл ажлаа энд хүргээд дуусгах, амжилтаа дуусгах, за эсвэл ажил мэргэжлээ солихоор шийдэх гэх зэрэг ер нь бүтэн сарны нөлөөлөл 12 сарын 15-наас 12 сарын 31 хүртэл байх болно. За мөн Санчир гараг 12 сард 9 сарын 5, 6, 7 төрсөн Охины ордныхонд танд хувийн харилцаан дээр илүү хариуцлагатай байж сайн ярилцаж зөв шийдвэр гаргахыг зөвлөж байна. За мөн энд Бархас байд гараг Охины ордныхны ажил мэргэжил одоогийн байгаа таны байр байдлыг өөрчлөхөд нь туслах болно. Хэрэв та ажил мэргэжлээ өөрчлөх хүсэлгүй байгаа бол Бархас байд гараг Охины ордныхонд ямар нэгэн байдлаар ажил мэргэжлээ сайжруулах, орчин нөхцөлөө сайжруулах, эсвэл бизнес таны төсөлд илүү амжилт үзүүлэхэд тань ямар нэгэн байдлаар нөлөөлөх болно. 12 сарын 22-нд нар таны аз жаргал, баяр баясгалан, хайр дурлалын гэр дээр гарч байна. За мөн 12 сарын 30-нд 2 дахь удаа шинэ сар энэ сар тохиож байгаа. За энд мөн таны хайр дурлалын гэр дээр гарч байгаа. За 22-ноос хойшоо манай синглчүүд маань шинэ хүнтэй танилцах, хайр дурлалд умбах, хэн нэгнээс гэрлэх санал хүлээж авах, эсвэл хэн нэгэнд гэрлэх санал тавих, за хосууд маань жирэмслэх, хүүхэдтэй болох, эсвэл жирэмсэн нэгэн шинэ хүүхэд мэдлэх. За энэ үеэр ямар нэгэн байдлаар бүтээлч байдлаар сайхан өнгөрүүл, зураг зурах, хостойгоо кино үзэх, гэр бүлээрээ аялах, хөгжим сонсох, баярт дурагдах, баяр тэмдэглэх, найзуудтайгаа баярлах зэрэг ямар нэгэн байдлаар маш сайхан аз жаргалтай, баяр баясгалантай өнгөрүүлэхээр харагдаж байна. За мөн Тэнгэрийн ван 1 сарын эцэс хүртэл буцах хөдөлгөөнд байгаа. За энэ үеэр Охины ордныхан урд нь амьдарч байсан газраа иргэн очих, эсвэл урд нь суралцаж байсан сургуультай ч юм уу эсвэл тэр газартаа иргэн очих гэх мэтчлэн зүйлүүд тохиолдохоор байна. За ингээд Охины ордныхондоо 25 ондоо амжилт хүсье, түр баяртай. 12 сарын 15-нд Буд гараг шулуун хөдөлгөөнд орж эхэлж байгаа. За энэ үеэр Жинлүүрийн ордныхны маань харилцаа холбооны гэр дээр гарч байна. За энэ үеэр чухал мэдээлэл солилцох, хэн нэгэнтэй мессеж бичих, загтлаар харилцах зэрэг ямар нэгэн чухал мэдээлэл солилцох. 18 нас хүрж байгаа залуучууд маань цэргийн зарлан дуудах, авах. Магадгүй энэ 15-ны хүртэл та чухал хүнтэй холбоо тогтоохоор оролдож байсан боловч бүтэхгүй байсан бол за одоо 15-наас амжилттай холбогдох болно. За мөн зарим нэг нь
аав ээж дээрээ очих, гэр бүл хамаатан садан ойр тойрныхонтойгоо уулзаж учрах зэрэг үйл явдлууд тохиохоор байна. За мөн энэ өдөр бүтэн сар гарч байгаа. За бүтэн сар Жинлүүрийн ордны аялал зугаалгын гэр дээр гарч байна. Магадгүй зарим нэг нь гадаадд суралцахаар эсвэл амьдрахаар явахаар шийдэх, за эсвэл гадаад орныг зорих, за зарим нэг нь магадгүй гадаадаас захидал эсвэл бэлэг хүлээн авах. Магадгүй синглжүүд маань гадаад хүнтэй танилцж болох юм. Ихэнх Жинлүүрийн ордныхан маань гадаад руу аялахаар шийдэж шинэ оноо гадаадад угтахаар төлөвлөж байгаа байж бас магадгүй юм. За бүтэн сарны нөлөөлөл 15-наас 31 хүртэл байдаг. За зарим нэг нь визэнд орох, визний ярилцлаганд орох, зарим нэг нь гадаадад цагаачлах зэрэг бичиг баримт гадаад орнтой холбоотой ямар нэгэн зүйл хөөцөлдөж байгаа бол амжилттай үр дүнг нь үзэх нь байна. Мөн бархас байд гараг энд Жинлүүрийн ордныхны маань аяллаа гэр дээр гарч байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэгтээ бархас байд гараг буцах хөдөлгөөнд байна. За энэ үеэр магадгүй зарим нэгэн гадаад орноос буцаж эх орондоо ирэх гэж байгаа бол энэ үед бархас байд гарыг туслах нь байна. 12 сарын 22-нд нар Жинлүүрийн ордны гэр бүл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэр дээр гарч байна. 12 сарын 30-нд мөн энэ сарын 2 дахь шинэ сар гарч байна. За энэ үеэр Жинлүүрийн ордныхан маань хэн нэгнийд зочлох эсвэл зарим нэгэн Жинлүүрийн ордныхан маань 12 сарын 30-нд буцаж эх орондоо ирж гэр бүлийнхэндээ сюрприз барих гэж байгаа байж магадгүй юм. За энэ үеэр мөн Жинлүүрийн ордныхан маань ямар нэгэн үйл хөдлөлттэй холбоотой ажлууд хөөцөлдөж магадгүй юм. За жишээ нь зарим нэг нь үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах, зарим нэг нь үйл хөдлөх хөрөнгө түрээслэх, за зарим нэг нь магадгүй гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх, гэрийн тэжээвэр амьтантай болох. Магадгүй зарим нэг нь 25 онд хийгдэх ремакстай холбогдож гэрээ байгуулах. Магадгүй зарим нэг Жинлүүрийн ордныхан маань гэр бүлийнхэнтэйгээ холбоотой шинэ мэдээлэл авах зэрэг үйл явдлууд тохиолдож магадгүй. Шинэ сар танд шинэ хүнтэй танилцах боломж олгож байна. За магадгүй та хэн нэгэн шинэ хүн гэртээ урих, за өөрөө айлд зочлох зэрэг үйл явдлууд тохиолдож магадгүй. За мөн энд Жинлүүрийн ордныхонд үеийн үрийн занглаа харагдаж байгаа. За өнгөрсөн үеийн үрийн занглаа магадгүй 9 сард төрсэн Жинлүүрийн ордныхонд илүү нөлөөлөх болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр болж өтөхгүй байгаа хуучин харилцаа, таалагдахгүй байгаа хуучин газар, хуучин ажил гэх мэтчлэн ер нь ямар нэгэн хуучин өнгөрсөн зүйлээс салах цаг болсон байна. За харин ирээдүйн үеийн үрийн занглаа Жинлүүрийн ордныхонд маань 2025 онд шинэ хүмүүсээр танилын хүрээлэлээ тэлэхэд тань туслах болно. Синглжүүд маань жинхэнэ заяаны ханаа олох нь байна. Энэ сайхан мэдээгээр Жинлүүрийн ордныхондоо сайн санаац жаргалыг хүсье. 2025 онд уулзцай дур баяртай. 12 сарын 15-наас 31-ний дуустал Хилэнцгийн ордны астрологийн зурхайг харъя. За 12 сарын 15 бол бүтэн сар гарч байгаа. Мөн энэ өдөр бууд гараг шолон хөдөлгөөндөө иргэн орж байна. Хилэнцгийн ордны мөнх санхүүгийн гэр дээр гарч байна. Энэ үеэр Хилэнцгийн ордныхан маань ажил төрлөө солих эсвэл шинэ бизнес хөрөнгө оруулалт хийх, нэмэлт орлоготой болох зэрэг 1 сарын 9-ний хүртэл Хилэнцгийн ордныхан маань санхүүгийн тал дээр нэлээд төвлөрөх нь байна. Мөн энэ өдөр бүтэн сар таны мөнгөний гэр дээр гарч байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүлийн орлого эсвэл таны ашиг орлого, за хүүхдийн мөнгө, гаднаас орж ирэх ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, гаднаас хөрөнгө оруулалт авах, за эсвэл зээл авах, хэн нэгэн танд туслах зэрэг санхүүгийн урсгалууд нээлттэй. За мөн энэ бархас байд гараг таны санхүүгийн гэр дээр байршиж байгаа учраас магадгүй та ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахд тань хэн нэгэн туслах эсвэл маш амархан бичиг баримтны асуудал амжилттай бүтэх, магадгүй хэн нэгнээс үйл хөдлөх хөрөнгө өвлөн авах зэрэг зөвлөлөд нөлөөлөхөр байна. 12 сарын 22-нд нар Хилэнцгийн ордны
холбоо харилцааны гэр дээр гарч байна. Энэ үеэр хилэнцгийн ордныхан маань шинэ хүнтэй танилцах, шинэ харилцаа холбоо тогтоох сайхан боломжууд гарч ирэх нь байна. 12 сарын 30-нд 12 сард 2 дахь удаага шинэ сар гарч байгаа. Энэ шинэ сар мөн хилэнцгийн ордынханд маань шинэ хүнтэй уулзруулахаар бэлдэж байна. За магадгүй зарим нэг нь 30-ны өдөр шинэ компанид шинээр ажилд орж болох юм. Зарим нэг нь шинэ содон онцгой баярт шинэ хүмүүстэй танилцаж болох юм. За зарим нэг нь хэн нэгнээс сайхан бэлэг хүлээж авч болно. За мөн энд таны техник, технологи, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зүйлүүд гарч ирж байна. За энэ нь юу вэ? Магадгүй та хэн нэгнээс машин худалдаж авч магадгүй. За магадгүй та хэн нэгнээс машин бэлгэнд авч магадгүй. За мөн энд саншир гараг таны тээврийн хэрэгсэл эсвэл техник, технологитой холбоотой зүйлүүд дээр нөлөөлөхөөр гарч ирж байна. За энэ үеэр магадгүй та шинэ машин худалдан аваад бичиг баримтаа хөөцөлдөх. За магадгүй зарим нэг нь өөрийн машинаа худалдах, зарах, зарим нэг нь машиныхаа дугаарыг нэр шилжүүлэх, бичиг баримтаа солих. За зарим нэг нь дугуй эсвэл техник, технологитой холбоотой зүйлс худалдан авах. За магадгүй зарим нэг нь скутер худалдаж авах ч юм уу. Гэх мэтчин зүйлүүдээр нөлөөлөхөөр харагдаж байна. За ингээд 12 сард хилэнцгийн ордныхан маань шинэ машиндаа суугаад, шинэхэн хостойгоо танилцаад, шинэ компанид шинэ ажилд ороод, шинэ бүхнээр дүүрэн сайхан 2025 оныг өгтаарай. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. 12 сарын 15-наас 31-ний хүртэл Номын ордны астрологийн зурхайг харъя. За 12 сарын 15-нд Буд гараг шулуун хөдөлгөөндөө Номын ордон дээр гарч байна. 11 сарын 26-наас 12 сарын 15-ны хүртэл ямар нэгэн ойлгомжгүй харилцаанд байсан бол одоо энд бүх зүйл ойлгомжтой болж эхлэх нь байна. Мөн энэ 15-ны өдөр бүтэн сар гарч байгаа. За энэ бүтэн сар Номын ордныханд маань шинэ харилцаа үүсгэх, шинээр хүнтэй танилцах, магадгүй та хэн нэгнээс гэрлэх санал хүлээж авах, өөрөө хэн нэгэнд гэрлэх санал тавих зэрэг сайхан харилцаа үүсгэхээр харагдаж байна. За магадгүй Номын ордныхан маань ямар нэгэн зүйл худалдан авахар эсвэл шинээр шинэ төсөл бизнес эхлүүлэх, шинэ ажилд орох зэрэг ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурах. Энэ 12 сарын 15 танд их чухал өдөр болно. Магадгүй та хэн нэгэнтэй чухал ажил тохиролцсон байсан боловч өөрчлөгдөж магадгүй. 11 сарын 14, 15, 16 төрсөн Номын ордныханд илүү эдгээр зүйлс нөлөөлөхөөр харагдаж байна. Мөн энд бархас байд гараг таны харилцаа холбооны гэр дээр гарч байгаа. За зарим нэг Номын ордныхан маань хостойгоо муудалцсан салсан байсан бол эргэн нийлэх боломж олгох нь байна. Зарим нэг хайртай хосууд маань маргалцсан байсан бол эргээд харилцаа холбоогоо сайхан сэргээж хайр дурлалдаа умбах нь байна. Магадгүй зарим нэг Номын ордныхан маань хуучин харилцаагаа сэргээх эсвэл хуучин хэн нэгэнтэйгээ уулзах, уулзрах зүйлсүүд тохиолдохоор харагдаж байна. 11 сарын 5-наас 9-ний хооронд төрсэн Номын ордныханд маань ямар нэгэн хуулийн асуудалтай холбоотой зүйл хөөцөлдөж байгаа бол бархас байд гараг та нарт маань туслахад бэлэн байна. 12 сарын 22-нд нар таны мөнгөний гэр дээр байршиж байгаа. 12 сарын 30-нд мөн 2 дахь удаагаар шинэ сар гарч байгаа. За шинэ сар таны мөнгө санхүүгийн гэр дээр байршиж байгаа. 12 сарын 22-ноос 30-ны хооронд таны мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд дээр илүү нөлөөлөхөөр харагдаж байна. Жишээ нь зарим нэг нь тань шинээр ажилд орох, шинэ бизнес эхлүүлэх, гаднаас ямар нэгэн нэмэлт орлого орж ирэхээр харагдаж байна. Мөн 12 сарын 30-ны шинэ сар гарч байгаа энэ өдөр Номын ордныхныг маань бэлэг хүлээж 2025 оноо аз жаргалаар дүүрэн хүлээж аваарай. 12 сарын 15-наас 31-ний хүртэл Матрийн ордныхны астрологийн зурхайг харъя. За 12 сарын 15-нд бүтэн сар гарч байгаа. Бүтэн сар Матрийн ордны ажил алба эрүүл мэндийн гэр дээр гарч байна.
12 сарын 15-наас 30-ны хооронд бүтэн сарны нөлөөллөөр материйн ордныхан маань магадгүй ажлаа солихоор шийдэж магадгүй та өөрөө ажил олгогч бол хэн нэгэн таны компаниас ажлаас гарахаар хүсэл тавьж магадгүй юм. Гэхдээ та ямар нэгэн зүйл санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл бархас байд гараг таны амжилтын гэр дээр гарч байгаа. Танд тохиолдож байгаа эдгээр зүйлсийг илүү сайжруулахаар бэлдэж байгаа юм. 12 сарын 22-нд нар таны материйн орд дээр гарч байна. За тэгээд материйн ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе. 12 сарын 30-нд мөн 2 дахь удаага шинэ сар энэ сард гарч байгаа. Энэ 12 сарын 30-нд шинэ сар танд маш сайхан шинэ зүйлсийг бэлдэж байна. Шинээр зорилгоо тодорхойлж, шинэ ажилд орж, шинэ бүхнийг эхлүүлэхэд маш амжилттай байхаар харагдаж байна. 12 сарын 29, 30, 31-нд төрсэн материйн ордныхны маань амьдралд шинэ хүн орж ирэхээр харагдаж байна. Мөн энд Тэнгэрийн ван таны гэр бүл үр хүүхдийн гэр дээр гарч байгаа. За энэ үеэр их сонирхолтой зүйл зарим нэгэнд маань тохиолдож магадгүй. Зарим нэг материйн ордныхан маань хуучин хайртай хүнтэйгээ харилцаа холбоогоо сэргээж, ялангуяа 1 сарын 13, 14-нд төрсэн материйн ордныхан маань салсан хостойгоо шинээр хайр дурлалын харилцаа холбоо тогтоохоор байна. Зарим нэг материйн ордныхан маань амьдралд нь өнгө нэмэх шинэ хүнтэй танилцахаар харагдаж байна. За ингээд энэ сайхан ерөөлөөр 12 сарынхаа зурхаг дуусгая. Түр баяртай. 12 сарын 15-наас 31-ний хооронд Хумхын ордны астрологийн зурхаг харъя. За 15-нд бүтэн сар гарч байгаа. Мөн 15-нд Буд гаригийн ухрах хөдөлгөөнд дуусч шулуун хөдөлгөөнд орж байна. Мөн энэ үеэр таны нөхөрлөлийн гэр дээр гарч байна. Бүтэн сар мөн таны гэр бүл, үр хүүхэд, аз жаргалын гэр дээр гарч байна. За энэ үеэр магадгүй та гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхэдтэйгээ, аз жаргалтай, тайван сайхан амарч өнгөрүүлэх, эсвэл баяр тэмдэглэж, баяр баясгалан мэдрэх, зарим нэг Хумхын ордныхан маань үзэсгэлэн гаргах, эсвэл хуваараа 8 арилжаа хийдэг бол бараа таваараа сурталчлах, уулзалт зохион байгуулах гэх зэрэг бусдад таниулах, мэдүүлэх, мэдээлэл олгох зэрэг зүйлүүдэд бас холбоотой. Мөн энэ бархас байд гараг гэр бүл үр хүүхдийн гэр дээр гарч байна. Тэгэхээр удаан жирэмслэгээр хүлээж байсан хосуудын хувьд сайхан мэдээ дуулах нь байна. Магадгүй өхөл хүндтэй нэгэн үрийн зулаа үнэрлэх нь байна. За тэгээд үр хүүхдүүдтэйгээ ойрд уулзалтаагүй бол уулзалтах нь байна. Цагийг сайхан өнгөрүүлэх нь байна. Мөн энэ бархас байд гараг танд бас аз авчрах болно. Зарим нэг нь магадгүй суглаанд хожиж болно. Зарим нэг нь магадгүй спорт тэмцээн уралдаанд төрүүлэхээр харагдаж байна. Гэхдээ бархас байд гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас зарим нэг хүмүүс 2 дахь удаага боломж өгөхөөр гарч ирж байна. За зарим нэгт нь хуучин харилцаа эргэж сэргэхээр харагдаж байна. За эсвэл хуучин хамтрагч, хуучин хамт ажиллаж байсан хүнтэйгээ эсвэл хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа эргэн сэргээх болно. Бархас байд гарагийн аз амжилтыг манай 2 сарын 1-ээс 6-ны хооронд төрсэн Хумхын ордныхан илүүтэйгээр мэдрэх болно. 12 сарын 22-нд нар таны байршлаа солих хэсгээр гарч байна. За энэ үеэр магадгүй та баярын өдрүүдээр хотоос зайдуу гарах, цуслан руугаа явах, эсвэл ойрхон хөдөө гарах зэрэг агаар салхинд гарахаар харагдаж байна. 12 сарын 30-нд мөн шинэ сар гарч байгаа. За энэ шинэ сарны нөлөөллөөр магадгүй та гадаад орн руу аялал, зугаалга, суралцахаар явах, ажиллаж амьдрахаар явах зэргээр төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй юм. Зарим нэг Хумхын ордныхан маань шинэ зүйл сонирхож, шинээр далд ертөнд судлах, эсвэл таро, хөзөр, мэрэг, заавар, рейки ямар нэгэн далд ертөнц мэрэг төлөвтэй холбоотой зүйлсийг сонирхох, суралцаж эхлэж бас болох юм. Мөн Хумхын ордныхан маань шинэ сарны нөлөөллөөр хуучин байраа зарж шинэ байранд орох, эсвэл хуучин эд хөрөнгө машин тэргээ зарж шинийг худалдан авах, хуучин ямар нэгэн зүйлийг халж
шинээр солихоор ирмэлзэх ийм энергиуд маш ихээр орж ирж байна. Энэ сайхан мэдээгээр хумхын ордныхондоо шинэхэн унаагаа унаад, шинэ байрандаа ороод, шинэ хүнтэйгээ шинэ оноо сайхан ухтаарай гэж өрөөе. 12 сарын 15-наас 31-ний хоорондох загасны ордны астрологийн зурхаг харъя. За 12 сарын 15-нд Буд гараг шулуун хөдөлгөөнд орж байгаа. Таны төлөвлөгөөний гэр дээр гарч байна. Энэ үеэр загасны ордныхан маань ирээдүйн төлөвлөгөөгөө шинжилж, сайжруулж, амьдралаа шинээр төлөвлөх нь байна. Мөн энэ өдөр 12 сарын 15-нд бүтэн сар таны гэр бүлийн гэр дээр гарч байна. Энэ үеэр та магадгүй ах トゥ хамаатаас гадна гэр бүлийнхэнтэйгээ уулзаж учирч магадгүй юм. За таны ойр дотны хэн нэгэн үр хүүхэдтэй болох, ханижилтэй болох, найз охинтой, найз залуутай болох тэр хүмүүсээ та бүхэн танилцуулах гэх мэтчлэн янз бүрийн зорилгоор уулзалтууд хийж болох юм. Мөн таны үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд байж болно. За та байр орноо зарж шинжлэх, эсвэл одоогийн амьдарч байгаа газраа солих, ээж аваа ах トゥ хамаатан садны зочлох зэрэг үйл явдлууд тохиолдохоор харагдаж байна. Магадгүй та хаа нэгтээ гадаад орнд амьдардаг бол тухайн орондоо амьдрах урт удаан хугацааны виз, эсвэл зөвшөөрөл, ногоон карт, за цагаачийн эрх зэрэг юу гэдэг ямар нэгэн зөвшөөрөл ирэх бичиг баримттай болох. Зарим нэг загасны ордныхан маань гадагшаа явах болсон тухайгаа гэр орныхон ах トゥ хамаатан саднаа мэдээ дуулгах. Зарим нэг загасны ордныхан маань магадгүй гэртээ шин тавилга худалдан авах, байр байшингаа зарж борлуулах зэрэгээр ремакстай гэрээ контракт байгуулах зэрэг зүйлүүдэд нөлөөлөхөөр байна. Энэ сард 12 сарын 30-нд 2 дахь удаага шинэ сар гарч байгаа. Энэ шинэ сарны нөлөөллөөр загасны ордныхан маань шинэ хүнтэй танилцах, шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх, шинэ хамт олонтой болох, шинэ ажилд орох, эсвэл шинэ найз нөхөдтэй болох, шинэ тойрон хүрээлэлтэй болох зэрэг зүйлүүд төр нэлээд нөлөөлөхөөр харагдаж байна. За мөн магадгүй та шинээр хүсэл мөрөөдлөө бичиж эх хондоо өөртөө шинэ сайхан зүйлийг манифест хийж болох юм. Заримдаа гэр бүл ойр тойрныхон, найз нөхөд, хамт ажиллагсад хинч бай таны дотоод мөн чанар, мэдрэмж, бодол санаа, сэтгэл юу хүсэж байгааг ойлгодоггүй. Хэрв та ийм бол тантай яг адилхан зүйл сонирхдог, яг сонирхол нэгтэй нэг та энэ шин сарны нөлөөллөөр олж нөхөрлөх нь байна. Энэ шин сарны нөлөөллөөр загасны ордныхан маань таныг бүрэн дүүрэн ойлгох хэн нэгэнтэй учирч, арай өөр мэдрэмжийг мэдэрч, шин оноо ирч хүчээр дүүрэн аз жаргалтай өгтөн аваарай. За тэгээд удахгүй би 2025 оны бүтэн жилийн зурхай хийх гэж байна. Тэр болтол түр баяртай.